Таны мод жим сонгохгүй байна уу? Тэгвэл таны модыг үрд өмнө байгаагүйгээр сэргээж жимсээр дүүрэх 6 нэртний аргыг мэдэх хэрэгтэй. Хамгийн сайхан экгэрэг гэстэй танд аль хэдийн байгаа зүйлсээр хийх боломжтой. Тиймээс хэрвээ та үүнийг хүсэж байвал анхааралтай байраа. Бид яг одоо эхэлж байна. Тэгээд шууд эхний аргаар өргөё. Энэ нь магадгүй бүх бичлэгийн хамгийн энгийн аргуудын нэг байх болов. Учир нь бидэнд хэрэгтэй цорын ганц зүйлүүд нэг хэсэг утас юм. Энэ шиг энгийн жирийн утас байж болно. Үүнийг хийхэд маш амарраа. Бид хийх цорын ганц зүйл бол мөчирт хоёруулан хит хитэн удаа ороох бөгөөд оролт бүрийн хооронд ойролцоогоор 1 см эсвэл хагас инчин зайтай үүжтэн. Ингэж хийнэ. Хэрвээ мөчир нь илүү бүдүүн бол зүгээр л илүү их удаас ашиглаад мөчирний хэмжээнд тааруулж энэ процессыг хийнэ. Жижиг мөчир дээр бол иймэрхүү зүйл хангалттай. Бид үүнийг байрлуужд усмагц мөчир ургаж бүдүүрэх тусам энэ жижиг удаас бага зэрэг даралт үзүүж эхэлж байгааг харж болно. Яг ийм л бидэнд хэрэгтэй зүйлс юм. Тэгвэл ийм зүйл болоход юу болдог вэ? Үнэхээр энгийн. Мод тэр жижиг даралтыг анхааруулах тохио гэж ойгод автоматар амьд үлдэх харийн үйлдэлээ эдэвчүүлдэг. Тэгвэл мод амьд үлдэх хамгийн хурдан арга нь юу вэ? Тэгэхээр мод үржихийг оролдох өмнө яг энэ л шалтгаанаар энэ энгийн арга цэцэглэлтийг маш их сайжруулж дараа нь жимсний хэмжээг нэмэгдүүлж чаддаг. Энэ арга нь ялангуяа цитрус жимсний мод болон бусад узан төрлийн жимсний модонд маш сайн үр дүнтэй байдаг. Гэхдээ ямар ч төрлийн модонд хэрэглэх боломжтой ч ялангуяа цитрус модонд үнэхээр гайхалтай үр дүнг би харж байсан. Санаж байгаарай, бид мөчрийг боош баглах гэж байгаа биш, зүгээр л модонд багахан анхаарал хөөх гэж байгаа юм. Гэхдээ одоо ирэх гэж байгаа арга бүрд сонирхолтой яаж хийж байгааг сайн анхаараарай. Энэ нь магадгүй энэ бишвэг дээр хамгийн алдартай, хамгийн үр дүнтэй аргууд нь нэг баг. Энэ аргыг анилах гэж нэрдэв. Гэхдээ анхаараарай, энэ зөв хийх хэрэгтэй. Энэ аргийг ураж мөчир дээр хийдэг, хэзээ шууд их бие дээр хийдэггүй. Модны хэмжээний дагуу нэг мөчир дээр хийж болно, эсвэл хэд хэдэн мөчир дээр хийж болно. Үүнийг хийхэд маш санахаа. Бид хийх цорын ганц зүйл бол мөчрийг бүхэлдэн тойруулж 2 жижиг дугуй зөсөлт хийх юм. Эдгээр зөсөлтүүдийг хооронд нь ойролцоогоор 4 эсвэл 5 мм, өөрөөр хэлбэл 1/4-1 инч орчим зайтай хийх хэрэгтэй. Хоёр зөсөлтийг хийсний дараа тэдгээрийн хооронд үлдсэн хулцыг зүгээр лавнаа. Энд хамгийн чухал зүйл нь бид гүнзгий зүсэж болохгүй, камби давхаргийг маажиж болохгүй, мөн модны дотор хэсэг рүү орох ёсгүй. Зөвхөн хулцыг лавнаа. Тэгвэл үүнийг хийхэд юу болдог вэ? Үнэхээр энгийн. Бид боловсрсан шүүсийн усгалыг хэсэгчлэн тасалдуулж, үүний үр дүнд сахар болон эрчим хүч мөчрийн дээд хэсэгт хуримтлагддаг. Тэр хуримтлал нь яг бидний хүсэж буй уурвалыг үүсгэдэг. Мод үржихийг оролдож, илүү их цэцэглэж, дараа нь илүү их жимс гаргадаг. Үнэн дээр энэ аргыг бид ойролцоогоор 2 сарын өмнө хэрэгэлсэн. Харин одоо ямар гайхалтай үр дүн гарсныг хардраа. Жимсээр ямар их дүүрсэн байгаар хар. Ингэснээр эдгээр аргууд үнэхээр үр дүнтэйг би чи харж байна. Гэхдээ бидэнд хэрэгжүүлэхэд бүр сонирхолтой. Зарим нь бүр илүү хялбар аргууд үлдсэн байгаа. Одоо 3 дахь аргыг үзье. Энэ нь магадгүй энэ бичлэгийн хамгийн сонирхолтой аргуудын нэг байх болов. Учир нь энэ удаа бид огт төсөлт хийхгүй, мөн утас ч ашиглахгүй. Бид хийх цорын ганц зүйл бол сарын мөчрийг баг зэрэг хүчээр нэх явдлаа. Үүнийг хийхэд маш амархан. Зүгээр л мөчрийн нэг хэсгийг бариад багаар доош нь нугалж баг зэрэг хүчтэй үүсэх хүртэл аажмаар бохилгэн. Ингэж хийнэ. Ичлэг дээр харагдаж байгаачлан бид оос болон савны ирмэг дээр тогтаасан хэдин эрэг ашиглан энэ хүчтрийг тогтвортой байгаж болно. Хэрвээ бид шууд хөрсөнд ажиллаж байгаа бол яг адилхан аргаар гэхдээ газарт суулгасан багнаа эсвэл төмөр ашигласан тусалж болно. Энд хамгийн чухал зүйл бол тэр бахан хүчтэйлийг тодорхой хугацаанд хадгалах явдал юм. Хэвүүд үүнийг хийхэд яг юу болдог вэ? Өмнөх аргуудтай яг адил зүйлс болно. Мод ямар нэгэн зүйл боосч ингэж ойлгоод үржих гэж оролдож хариу үйлдэл үзүүлдэг. Тиймээс энэ арга нь цэцэглэлтийг маш их сайжруулж дараа нь жимсний хэмжээг нэмэгдүүлдэг. Үнэн дээр энэ арга нь жил бүр маш их ургадаг. Гэхдээ бараг жимс өгдөггүй маш хүчтэй моднуудад онцгой сайн ажилдаг. Санах хэрэгтэй, энэ мөчрүүдийг үрд нумасан чагаар нурахыг арга биш юм. Мод хариу үйлдэл үзүүлж жимс гаргаж эхэлмэгц уяаг авч хаяал болоо. Гэхдээ одоо бүр илүү энгийн, олон хүн яагаад ажилдаг энэч мэдэлгүй хийдэг нэг аргыг үзье. Энэ арга нь магадгүй хамгийн сонирхолтой үр дүнтэй аргуудын нэг баг.
Учир нь бид хийх цулан ганц зүйл бол мөчир дээр жижигхэн цонх гарах юм. Эдэнд сайн нэртэй хутгах хэрэгтэй бөгөөд ойролцоогоор 2 см буюу 1 инч орчим жижиг зүсэлт хийн. Мөн хэдгүн зүсэх мөчрийг гэмтэх шаардлага буй. Эдний зориг бол хянаж борхож жижигхэн шархус хийв. Хэрвээ мөчир нь илүү бодвин бол мөчрийн хэмжээтэй харьцуулахад үр дүн нь зохистой байхаар цонхыг арай том хийн. Зүсэст хийсний дараа бид аль хэдийн ховдос болон камбиумын хэсгийг авсан байна. Маш чухал зүйл. Үүнийг бүх модон дээр хийхгүй. Бид зөвхөн зарим мөчир дээр эсвэл хамгийн ихтэй модны ойролцоогоор 50% нь хийж болно. Тэгвэл энэ жижигхэн цонхыг хийхэд юу бардав? Үнэхээр энгийн мод жижигхэн тодорхой хэсэгт гэмтэл авсныг мэдрээд автоматар өөрийн хамгаалах механизмуудаа ажилуулдаг. Өөрөөр хэлбэл мод ямар нэг зүйл болж байгааг ойлгоод өөрийгөө хамгаалахын тулд ирж хуж нөөцөө дайчлан хөзбөж эхэлдэг. Тэгвэл үүнийг хийх нэг арга нь юу вэ? Өөрийгөө үржүүлэх гэж оролдож, цэцэглэж, жимсний үр хацаг нэмэгдүүлдэг. Одоо цонхыг хийсний дараа бид шарханд баг зэрэг алоэ вера түрхэж явсан. Хэдийгээр энэ заавал хийх ёстой зүйл биш ч маш их зөвлөдөг. Учир нь энэ нь тухайн хэсгийг хамгаалж, чийгшүүлж, халдвараа фэстлийг ихэхэн бөөрүүлдэг. Хэрвээ энэ чамд сонирхолтой санагдсан бол түр хүлээгээрэй. Дараагийн арга нь бүрч гайхалтай бөгөөд өмнөх аргуудтай хослуулбал үнэхээр гайхамшигтай үр дүнд хүрч болох юм. Одоо дараагийн аргад онроо. Энэ арга нь магадгүй энэ бичлэгийн хамгийн сонирхолтой аргуудын нэг байх болов уу? Учир нь энэ удаа бид ярдэл нэг эрэг эсвэл хадаас ашиглах гэж байна. Энэ нь хачирхалтай санагдаж болох ч мод бүрэн зогсож үр жимс өгөхгүй байгаа үед хамгийн үр дүнтэй аргуудын нэг гэдгийг би чамд баттай хэлшаана. Юуны үнэн бид эрэг эсвэл хадаасаа ариутгана. Бид үүнийг экспертээр эсвэл зүхээр бүрэн цавирхан байгаа эсхийг шалгаж хийж болно. Бэлэн болсны дараа бид гол их биеийн нэг хэсгийг сонгоно. Энэ нь маш чухал. Нарийн мөчөдөө хийх хэрэггүй. Учир нь ингэснээр бид хүссэн үр дүндээ хүрээлгүйгээр мөчрийг гэмтэж болзошгүй. Одоо зүгээр л эрэг эсвэл хадаасыг хэдэн сантиметр, ойролцоогоор 2 эсвэл 3 сантиметр буюу 1 инч орчим гүн оруулна. Модыг нэвц цоолох эсвэл хэд их гэмтэх шаардлагагүй. Тэгвэл үүнийг хийхэд юу болдог вэ? Маш энгийн. Мод тэр жижиг гэмтлийг мэдрээд идэвчиж хариу үедээ л үзүүлж фэлдэг. Тэгвэл үүнийг хийх хамгийн хурдан аргуудын нэг нь юу вэ? Өөрийгөө үржүүлэхийг харуулдах, өөрөөр хэлбэл цэцэглэж жимс өгөх. Яг энэ шалтгаанаар энэ арга нь цэцэглэх болон үр жимс өгөх магадлалыг маш их нэмэгдүүлж чаддаг. Гэхдээ одоо хамгийн сүүлийн арга ярья. Учир нь модыг сэрээжгээд дараа нь яг хэрэгтэй зүйлийг нөхөхгүй бол ямар ч нэмэргүй. Энэ дэс Кайли нэмэх тухай асуудал орж ирдэг. Энэ нь бидний одоо кортл хийсэн бүхнийг жинхэнэ жимс олгоно хувиргах үүрэгтэй. Савтай модонд бид 1 литр ус хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ойролцоогоор 4.1 галлон. Дараа нь 1 хоолны халбага модны үнс, 1 хоолны халбага нунтагласан шанцай, эцэст нь 1 хоолны халбага чихрийн нишингийн мелас нэмнэ. Бүх зүйлийг саванд хийсний дараа сайдар хөдгөж бүрэн уусгана. Дараа нь энэ бэлгмэлээр усална. Үүнийг ойролцоогоор сард 1 удаа хэрэглэж явна. Хэрвээ мод шууд хөрсөнд тарьсан бол зүгээр хэмжээг 4 дахин ихсгэнэ. Эндээс л бүх зүйл өрдөнгө огч хэлдэг. Өмнөх 5 аргаар модыг сэргээсний дараа энэ нэмэлт нь жимсээ хадгалах, жинхэнэ үр жимс гаргах шаардлагатай кали болон бусад шимт хичээлийг өгнө. Учир нь олон тохиолдолд асуудал нь мод цэцэглэхгүйдээ биш, харин цэцэглэсний дараа тэр цэцэглэлтийг хадгалж чадахгүй жимс нь унаад дуустдаг байдаг. Яг энэ нэмэлт нь хэвхэн жимстэй байх эсвэл мод дүүрэн жимстэй байх хоёрын ялгааг гаргаж өгдөг. Одоо та бүхэн аль газраас биднийг үзэж байгаагаа мөн яг ямар жимсний модтай асуудалтай байгаагаа сэтгэгдэлд бичиж үлдээгээрэй. Би бүгдийг нь уншдаг шүү. Мөн мэдээж энэ бичлэг танд таалагдсан бол лайк дарахаа, сувагт маань бүртгүүлэхээ, бас жимсний модонд дуртай өөр хэн нэгэнд хуваалцахаа битгий мартаарай. Сайн байцгаана уу, дараагийн бичлэг дээр уулзсалаа.